Од өндөр суваг тавтай морил би бол хөтлөгч Инхбат. За хэрхэн 100 наслах вэ нэвтрүүлгийн маань 2 дугаар улирлын сүүлчийн дугаар энхүү хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү нэвтрүүлгийг маань бидэнд хавдар судлаач эмч Батэрдэн бэлтгэн хүргэдэг. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од өндөр сувгаар болоод NTV телевизээр мөн 83.3 107 хостолын Од өндөр радиогоор хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг хүнсэн эмн хүнс байвал зохистой урайтай цахиур төмөр компани болон чанартай онцлогоо эрүүл ирээдүйн урайтай Мецкар амлаг ивент итгэж байна. За өдрийн мэнд. За өдрийн мэнд хүргэе. За сүүлийн дугаар тийм ээ. За одоо сүүлийн дугаар season 2-ийн 2 дугаар удирлын. 2 дугаар удирлын маань сүүлийн дугаар өнөөдөр болж байна. За өнөөдөр бол одоо гол нь те бид 100 болж штэ. Одоо яг ингээд зунжингаа зугаална. Манайхын айл болохоор зугаална. За энэ зунжингаа зугаалаад яг энэ зуны удиралд бол монголчууд биеэ хөтгчихдээ яг нэг нүгээр. За ингээд намаржингаа үүлжингөө хаваржингаа нөгөө 100 өвтгцэн биеэ идгэх гэж цаг хугацаа одоо тий хөрөнгө мөнгө бүх зүйл одоо зарцуулдаг юм одоо цикл яваад идэг. За тэгвэл яагаад ингэж идэм бэ? Бид нар яг энэ хамгийн гол сайхан анхаарчих зүйл одоо улирал дээрээ эсгээрээ биеэ өвтгөхөд байдгийм бэ гэдэг өнөөдөр ярьж өгөх гэдэг нь тий. Одоо жишээ нь хотоодны хавдраа манайх чинь дэлхийд нэгт ордоо ш насваралтаар. Тийм. Тий дэлхийд хотоодны хавдрын насваралтаар дэлхийд нэгт орно. Хотоодны хавдар тусч байгаа тоогоор хоёрт орно. Тий. Бүр ийм өндөр. Гэтэл энэ одоо хотоодны хавдрын чинь хүндрэл нөгөө хотоодны цоороо дотор тусаалдаад ингээд насрах шууд газар дээр ч юм уу насрах эрсдэлтэй шүү дээ. Тэгээ хөвчлэн дулааны өвлөлт болно. Нөгөө зугаалал гадуур одоо хорхог морхог янз бүрийн их махтай тий. Одоо ингээд дандаа буруу хоолт хэрэглээл за ингээд суур тавигдсан байж байгаа л нөгөөхөө илрүүлээгүй мэдээгүй явж байгаа л гинт нөгөөх нь хүндрээл ингээд эмнэлэгт ханддаг. Эмнэлэгт хандаад одоо аль хэдийн мэдсэл болон бусад эмчилгээ авахаас өнгөрцөн үе шатанда дийлэнх нь онцлогддог учраас насваралт маш өндөр. Тэ дэлхийд бол одоо насваралт маш өндөр байдгийг. Одоо илэгч ялгаа байхгүй. Одоо ингээд хорт хавдраа наваад үзье. Тэ илэгний хорт хавдраа дэлхийд нэгт орно. Хотоодны хорт хавдраа дэлхийд ингээд бас нэгт орно. Олон хорт хавдраа дэлхийд ихний тавт орно. Тэ. Тэгэл одоо ингээд Монголд ерөөсөө энэ хорт хавдар за хорт хавдраа болъё л да. Айлах гэж юм шиг. За ердийн өвчлүүд хамгийн их байдаг өвчлүүд юу юм бэ? Хотоодны өвчин, илэгний өвчин, зүсний өвчин, нойр булчирхай өвчин те. Ерөөсөө л энэ идэж уух хоол боловсруулах замаар орж ирж байгаа юм аа монголчууд угаасаа хамгийн их өвддөг. Тийм байна. Тэгээ хоёр дахь нь амьсгалж байгаа юмар. Агаар ур шинэ өвчт бас аюу ихтэй. Ерөөсөө л яг ийм хоёр юмар өвдөд идэг. Бид нар логикоор ингээд томоор нь харах юм бол ерөөсөө тийм энэ тэндээс хайгаад байх юм байхгүй. Ерөөсөө хажууд байгаад идэг. Тэгвэл бид нэг одоо яах юм бэ? Яг юу одоо яаж одоо айтайхан шиг зунаа давах боломжтой өнөөдөр хоёулаа гоё ярих гэдэг хүмүүс зөвлөгөө өгье тий. За нэгдүгээрт хамгийн гол зүйл юу вэ гэхээр 100 боллоо юугүй л мах идчихдэг. Тий. 100 болоод уул нь яг жинхэнэ 100 болоод бид нар бол аль болохоор энэ одоо махныхаа хэрэглээ буюу уурганыхаа хэрэглээг багасгаж явах хэрэгтэй. Яг зөв энэ махны одоо аль болохоор энэ 5 шуум малынхаа махыг багасгаад 100 уурганыхаа одоо хэрэгцээг бусад юмнуудаас авч явах хэрэгтэй тийм уургатай бусад төрлийн өндөг цагаан идэ юу идэ. Дээр үе монголчууд чинь ингээд туранхай байсан ингээд ярьдаг шүү дээ тийм. Айгуу гоё тийм туранхай ийм одоо ч нь бол туранхай хүн хэцүү шүү дээ. Цөөхөн. За тэгвэл яагаад тийм байсан бэ гэхээр одоо хоёр асуудал байна. Нэгдүгээр энэ махны хэрэглээ, хоёрдугаар нь сахарны хэрэглээ байна. Дээр үеэс ялгаатай өөр юм. Өнөөдөр байгаа. Ингээд 100 бол монголчууд яадаг байсан гэхээр махныхаа хэрэглээг багасгаад сүү цагаан идэ тий. Харин тэгж ярьдаг тий. Хамгийн ихээр хэрэгэлдэг. Сүү цагаан идэ 100 их хэрэглэхээр чинь бүгд уургатай шүү дээ. Сүү орсон л байвал сүү чинь дотор уургалаг учраас уургийн агуулмж авч байгаа гэсэн. За ингээр уурга нөхөгдөж байгаа учраас мэдээж цадах мэдрэмж ч юм уу те айгүй сайн авдаг байсан гэсэн үг байна шүү дээ. Ингээд яг үндсэн махны хэрэглээ багасаад ирж байгаа гэсэн үг. Дулааны халууны өвлөлт чинь те. За одоо бол манай яг одоо орчин үед бол яг эсэргээр. Дулаарах тусмаа л манайхан чинь мах идээд байгаа. Сайхан гарч мах идэл гэдэг шүү дээ. Мах идээд байгаа тий. Дээр үед бол манайхан чинь хүүтрэх тусмаа махаа иддэг. Хүүтрэх тусмаа сайхан одоо өвлий ичээ тий. Яг махнаас авах одоо уураг бусад шимдэж илүүтэй аягүй сайн авдаг. Одоо тэгэж өвлийд авдаг байна шүү дээ. За дулаарах тусмаа тэр нь багасдаг гэсэн үг.
За нэг ийм циклтэй байтал одоо бол ерөөсөө монголчууд бол дулаах тусмаа мах их хийдэг. За ингээд халууны үйлдэл чинь нэгдүгürt юу болж байгаа юм бэ гэхээр уураг их идэх тусам одоо ингээд мах их идэх тусам л яаж байгаа юм бэ гэхээр ходоод өвдөх эрсдэлтэй болно. Нойр булчирхай бол зуны үйлдэл хамгийн их өвддөг. Нойр булчирхай өрсөл хамгийн их явагдана 100. 100 бол ерөөсөө одоо нойр булчирхайны өвдөөд имлэг таньж байгаа юмс айгүй их штэ. За нойр булчирхай чи яага өвдөд байгаа юм бэ? Эхний гол шалтгаан бол яах нь махнаас болж байгаа. Тэгээ хоёрдугаар нөгөө махаа ид чинь тий халуун юм ид нараас нь хүүтэй юм уу? Махаа ид нараас нь арга уун. За ингээд нойр булчирхай өвдөж чинь. Нойр булчирхай яаж өвдөд байгаа юм гэхээр нойр булчирхай гэдэг эрхтнийг би ингээд айгүй арчаагүй эрхтэн гэж боддог байхгүй. Нойр булчирхай гэдэг юм эрхтэн байгаа. За нойр булчирхайнаас нэг гуурс байгаа. Тэр гуурс нь нарийн гидсэнд очиж залгагдчихж байгаа. За нойр булчирхай үүрэг нь бол одоо нарийн гидсэн дотор одоо хоол ороод ирнэ шүү дээ. Мах зах. Тэрийг задлах энэ бодисуудыг нь нойр булчирхай үйлдвэрлэх ёстой. Нарийн гидсэнд ороод ирэнгүүт нь нойр булчирхай үйлдвэрлэж байгаа. Нөгөөдхөө үйлдвэрлэж байна. Тэгээд нөгөө гуурс руу хийгээд өчн дамжуулах гуурс руу. Дамжуулах гуурсаараа явж итэл одоо жишээ нь их мах идчихдэг ч юм уу. Нойр булчирхай жоохон цочрох юм идчихээр яг юу нь цочроод байгаа юм гэхээр нөгөө гуурс нь цочроод. За. Нарийн спазм өгчдөг байхгүй. Нарийсчдэг гэсэн. Тэгээд нөгөө ялгуулсан шүүрэл нь бүрэн гарч чадахгүй буцаад хүрээд ирлээ шүү дээ. Одоо бүр хаагдаад юм уу эсвэл одоо тэр гуурс нь нарийсаад спазм өгөө цочроод тэгээ буцаад хүрээд нойр булчирхайныг хүрээд ирэхээрээ нойр булчирхай түлээ ячдаг. Тийм үү. Тий. Тэгээд нойр булчирхай чинь тэр өөрийнхөө одоо үйлдвэрлэсэн шүүрлэндээ түлэгдээд үрсэл болчихж байгаа байхгүй. Тийм. Цочмог үрсэл гэхээр яах нь нөгөө гуурс нь таг хаагдчихдаг байна шүү дээ. Тэгээд бүтэн нойр булчирхай чинь тэр шүүрлэндээ бүтэн түлэгдэж гин гэсэн үг. Тэгээд ингээд цус харавчдаг тий. Одоо ингээд нойр булчирхай цочиг мөсөлж аюултай нэг газар дээр явдаг гэдэг ба шүү дээ. Манай эсчүүд их явдаг тий. Арх ууга хорхог идэл арх уугаал тэгэл нойр булчирхайны өвдөөл тасралтгүй өвдөөл ингээд юм байл шүү дээ. Ерөөсөө өвдөж ийн гэж мэддэхгүй байж байгаа л яг тий. Нэг өдөр ингэж өвдөөл яг тий. Үхтэл нь өвддөг гэсэн тий. Одоо нойр булчирхай өвдөлтийн одоо рейт бол аюул өндөр байдаг. Өвдөлтийнх нь хэмжээ. Одоо 1-10 гэдэг өвдөлтийнх нь хэмжих юм бол тэ бүр 8-10 хэмжээнд хүртэл тэ өвдөлтийн шок хүртлээ өвддөг маш их өвддөг эрхтэн багхгүй. Ер нь нойр булчирхай өвддөг хүмүүс бол өвдөж үдсэн хүмүүс бол мэдчихэж байгаа. За тэгээд цочмог үрсэл гэдэг нь бүр яг ингээд нойр булчирхай гэдэг эрхтэн чинь ажиллагаагүй болтлоо тэнд ингээд цус авчиж байгаа дотроо өвдөд. За энийг нь цочмог үрсэл гэдэг. Архаг үрсэл нь бол яг ийм юм болохгүй. Гэтэ ингээд өвдөөд үрсэл нь үүсээ те. Нойр булчирхай үйл ажиллагаа алдагдаад за ингээд нэг удаа ийм болчихж байгаа юм. За ингээд байнгын насан туршдаа сэдрэл намжил гэдээ яваад байгаа гэсэн үг. Бүр идэхгүй. За тэгээ нэг өвдсөн хүн байвал одоо чи эбагийн амьдралдаа нойр булчирхай өвдөж ирсэн үү? Би одоо ямар өвдөлт гэдэг юм ерөөс мэдэхгүй. Тэгвэл өвдөгөө л гэсэн үг. Яг өвдсөн хүн бол мэдэрнэ шүү дээ. Тэгэж үнэхээр яг тэгж одоо яг тэгдэм байлээ. Шууд хэлнэ өвдөж ирсэн. Зүгээр энэ тент нэг ингээ хүндүр болдог шүү дээ. Хаяа ингээ хүндүрлдэг. Би тэрийг одоо нойр булчирхайгүй юу гэдгийг сайн мэдэхгүй. Үгүй юу тий. За тэгэхээр нойр булчирхай ер нь ингээл нэг удаа өвдсөн хүн байвал архаг хэлбэр шилжчихэж байгаа. Зөвлөх ба. Тийм үү. Тий. Тэгэл насан туршдаа тэр чинь ингээл намжмал үедээ яваад байгаа байхгүй идэгцэн биш. Тэгэл яг нөгөө хит их одоо тос хөөхтэй мах идэх ч юм уу те. Тэгээд одоо хүтээ муудаг ч юм уу. Яг ингээд нойр булчирхайг цочроогоод тэр тухайн үрсэлтийг сэдрэх нөхцөлийг бүрдүүлэнгүүд нойр булчирхай үрсэл сэдэрчж байгаа гэсэн. Тэрнээс тэр нойр булчирхай үрсэл гэдэг юм нь идгээл дахиж өвдөөд байгаа юм биш. Ингээд сэдрэл намжилт ингээд яваад байгаа гэсэн үг байхгүй. Намжицсан байхад нь нөгөө нэг дэглэмээ сайн барьчих юм бол намжицсан хിവэрэл байгаа. Намжицсан хിവэрэл насан туршдаа яваад хол бүрэн боломжтой. Уг нь бол тий. Тэгээ ялангуяа энэ манайд бол хэрэгждэггүй гэсэн үг. Хэрэгжихгүй. Манай Монголд бол ийм учраас энэ нойр булчирхай одоо хүчин бол айгүй их байна тий. Монголд одоо 3,500,000 хүн байна. За 16 нас хүртэлх одоо хүүхэд гэж үзэх юм бол 16 нас хүртэлх хүүхэд гэхээр нэг сая 97,000 хүн байгаа. Тэгээ за нэг 2 сая хэдэн зуун мянган хүн биш насны туршид тэгээд 16-аас дээш насны. За энэ хүмүүсийг одоо 490,000 500,000 орчим хүн бүгдээ нойр булчирхай өрсөлдөлтэй байна. Тэ одоо насны туршидийнхээ бараг 25-аас 30%. Тэр чигээрээ нойр булчирхай одоо 10 хүний яах нь нэг
3-аас 4 нь бол тэгэл бүгд нойр булчирхаа өвддөг болцсон байна гэсэн үг байна шүү дээ. Энэ бол ерөөсөө хоёр юм байгаа дээ. Эхний гол шалтгаан бол хоол. Тэ манайхан болохоор нөгөө арх уудаг л бол нойр булчирхаа өвддөг гэдэг юм шууд ойлголттой байдаг байхгүй. Гэтэл нойр булчирхаа өргөслийн чинь гол шалтгаан бол хоол байгаа. Хоёрт нь арх. За буруу хоолдог тий ялангуяа ингээл 100 мах хэргэлдэг, тостой өөхтэй юм хийддэг. За араас нь одоо ингээл ариг мариг уудаг, арх марих уудаг тий. Ийм энэ бол шууд нойр булчирхааг бол жинхэнэ ална гэсэн үг. Жинхэнэ нойр булчирхаа хор тий. Нөгөө хоёр хороо чинь зэрэг хэрглээд өчөж явах нь шүү дээ нойр булчирхаа дээр. Тийм байна. Тэгэд нөгөө эргэтэнд бол ямар сонголт үлдээхгүй гэсэн үг. Тэ ингээд өвдөждөг. Ийм учраас бол нийт насан туршидтын аюу өндөр хөвтэй байдаг өвчлөлтэй байхгүй. Ер нь Тостой мэдчихэд бас хүүтэн юм ууж болохгүй тий. тий цочирчдаг байхгүй. Цочирн. Градусын хувьд. Яг нөгөө цочирн гэдэг нь юу төчөөд байна гэхээр түрүүнд механизм тайлбарласан шүү дээ. Тэнд нэг гуурс ахна шүү дээ. Тэр мөн аваачаад цочроод нарийсчдаг байна шүү дээ. Спазм өгөөд. Тэгээд нойр булчирхаан шүүрэл гарч ирэхгүй болохоор хоол босвол байхгүй болчихно. Хоол босвол эрс мууддаг. Тэгээд одоо жишээ нь панкреатин ч юм уу хоол одоо нойр булчирхаан шүүрлийг дэмждэг юм одоо уудаг штэ нойр булчирхаан юм гээд. Тэр чинь яг нойр булчирхаан шүүрэл дотор байгаа ферментүүдийг нь хийгээд өгсөн юм байхгүй юу? Одоо нойр булчирхаан ажлыг өмнөөс нь хийж гин гэсэн үг. Тэр имийг уунгут зүгээр болж штэ тий. Тэгэх юм бол тэр хүний яг нойр булчирхаан угаасаа өвдсөн. Тэгээд одоо шүүрлээ гаргаж ирч чадахгүй байгааг бүр яг 100% илтгэж байгаа гэсэн үг. Зөв. Тэгэхээр нойр булчирхаан үүргийг тэр им нь гүйцэтгэж гүйцэтгээд байна гэсэн үг. Яг эцэн дотор нь яг эцэн дотор нь тий. Тэр нь гүйцэтгээд өгөөд байхаар нойр булчирхаад нөгөө шүүрэл ялруулах гэдэг ажлаа хийхээс илүү нөхөн түлжих зайг нь үүсгээд өгч чинь гэсэн боломж нь. Ингээд нөхөн түлжөөд нойр булчирхаас нь тодорхой хугацааны дараа яах нь хэвийн ажилчдаг гэсэн. Бид нар нойр булчирхаадаа жишээ нь энэ нөхөн төлжих боломжийг олгодоггүй дасгалтгүй идчихдэг хүмүүс байхгүй юу? Ийм учраас өвдөд өгдөг тийм. Өмнө яг нойр булчирхын дугаартай ярьж ирсэн. Энэ дээр ямар арга хэрэгэлдэг гэхээр 3 хоногийн махгүй мацаг бариа. Яг нойр булчирхаач өвдөжүүл. Айгүй үрдэнтэй арга шүү энэ. Ер нь баг нойр булчирхаа өвдөггүй байсан ч гэсэн барьжмаар юм шүү надад гэж. Тийм өвдөггүй байсан ч гэсэн яг барьжээ гэж би бол зөвлөхгүй. Нойр булчирхаа яг өвдөх юм бол 3 хоногийн махгүй мацаг барьчих. Яг өвдсөн үед нь. Тэр одоо яг нойр булчирхаа үрслийн сэдэрлэлийн үеийг айгүй сайн амжааж өгдөг. Ачаал өгдөгөө тий. Сартаа нэг ус марлаа юм байна. 3 хоног мац гэж тий. 3 хоног мах идэхгүй гоё дандаа цагаан болтой. Ингүүл айгүй сайхан ирүүл явна. Ганц нойр булчирхаад биш. Хэрвээ ингэх юм бол уураг одоо боловсруулдаг гэх юм уу да. Хоёр дахь чухал хэрэгтэн чинь гол чухал хэрэгтэн чинь илэг байхгүй. Илэг. Ер нь тэгэл орж ирсэн бүх уургуудыг чинь задал зохицуулж цаашаа явуулж байгаа зохион байгуулж байгаа үйлдвэр чинь илэг байхгүй. За тэгэхээр уураг их байх тусмаа л илгэнд ачаал өгнө. За яаж илгэнд ачаал өгдөг вэ? Ер нь монголчууд илэг аягүй муутай байдаг. Дээр үесээ сонсч ирсэн бол бүү дээр үес. Илэг муу арт юм ээ. Яагаад тэгээд идэм бэ гэхээр тэр БЦ вирус имитимэдэ биш. Маханд нь очир баг. За махан дотор юу их байдгийг? Уургаас гадна юу их байдаг? Юу юм? Төмөр их байдаг. За мах их идэх тусам нөгөө махын задлахж байгаа илгэн дотор төмөр нь очиод хоримтлагддаг. Одоо төмөр гэдэг зүйл илгэнд очих хоримтлагдаад илгэний хатуурал үүсгэдэг. Илгэний цирроз гэдэг өвчин рүү авч явдаг гэсэн. За ер нь логикоор утгах юм л тийм юм байна. Ингээд илгэний хатуурал гэдэг өвчний чинь үндсэн шалтгаан энэ буруу хооллолт гээд байгаа чинь гол цаана бол махны хэрэглээ байдаг байхгүй. Махаа их идэх тусмал одоо илэг муудаад байна гэсэн үг. Ерөөсөө тий. Илэг муудаад байна. За одоо ерөөсөө илэг хамгаалъя тий илгэнд ачаал өгөхгүй байх юм бол ерөөсөө л махыг багасгах. Махал багасж байгаа юм бол илэг сайхан байна. Хоёлаа нэвтрүүлгийнхаа нэрийг буруу өгчиж. За. Махыг хориглоё ч юм уу тийм утгатай. Нэвтрүүлэг байх байж. За яг 100 нөгөө одоо эхлээд хэлж байгаа нь одоо эхний анхаарах юм мах байх нь шүү тий. За ялангуяа одоо ингээл амралт цугаалгаас аль хэдийн эхэлсэн. Хүмүүс л аль хэдийн машинда майхнаа чирээд явцгаагаад эхэлсэн баг. За манайхан гараал юу идтээ? Хотоос гараал юу идэх вэ? Шорлогоо л идэх шүү дээ. Махаал идэх шүү дээ тий. За ийм учраас аюу сайн анхааралтай хандах хэрэгтэй тий. Аюу олон төрлийн юм авч яваа. Ногоо могоо тий. Өөр аюу олон төрлийн зүйл авч яв. Тэгээ тэр зүйлүүдээ ихэд ходоод гэдэг чинь хязгаартай хэрэгтэй, хэмжээтэй. Дүүргэл дээрээ цадах мэдрэмж авдаг. Баггүй юу хүн. Дан шорлог хий чинь боддоо. Махаар дүүржээж л цадна шүү дээ нөгөөд чинь тий. Тэг тусмаа хор олно гэсэн.
За нөгөө мах их идэх тусам хотоодоо дүүрэх тусам л хотоодны ханд шарах үүсгэн. За одоо 3 дахь зүйл нь махнаас болж юу дүүрэх хотоод те. Хотоод хамгийн удаан боловсруулалт. Одоо махыг боловсруулахын тулд маш удаан ажилтдаг. Ийм учраас яг хотоодыг ядраачдаг, цуцаачдаг зүйл бол мах байхгүй. Махыг задлах гэж маш их энерги зарцуулж байна. Маш их энерги зарцуулна. Маш их хугацаа зарцуулна. Тэ. За ингээд зарцуулсаар хагаад унтах хүртэл нь одоо ажилласаар хагаад хэрвээ унтахаас өмнө тэр махыг хотоод ингээд боловсруулж чадаагүй байх юм бол хотоодонтой хонно шүү дээ. Тэгээ өглөө босно шүү дээ хүн. Унтцсан үед нь хотоод ажиллахгүй гэсэн үг байна шүү дээ. Өглөө босоход нь илжирсэн байна шүү дээ. Нөгөө хотоодон дотор. Нөгөө мах нь. Тэгээ илжирсэн хотоод мах чи хаана байх юм. Ингээ хөндөй хотоод чи ингээд уут байлаад хөндөй дунд нь байгаад байна гэж байхгүй шүү дээ. Аль нэг ханд нь очиод наалтцсан байна шүү дээ. Тэгээд хохроод унахтаа яах юм? Хотоодны ханыг шалплаад байна. Ингээд тэр шалсан. За стогой тайлбарлаж өгч шүү. За яг ийм юм болоод энэ махнаас болоод ингээд өвдчихдээ юм аа. Бид нар ерөөсөө идж байгаа юмнасаа л болж ингээд эртээ өвдөж байгаа одоо ийм ард түмэн шүү дээ тий. Одоо дээр үед бол дундад насалт бол 40-45 таа байснаа бодвол одоо ч хамаагүй сайжирсан байгаа хэрнээ ер нь тэр өвчлүүд нь байгаа л гэсэн. Яг хэвээрээ. Тэгэхээр бидний үндсэн соёл бол өөрчлөгдөхгүй байгаа тийм шүү дээ. Эрүүл мэндэ одоо муутгадаг соёл бол яг хിവэрээ одоо яваад байгаа гэсэн үг. Энэ дээр аягүй сайн анхаарч явах хэрэгтэй тийм байна. За хоёул хамтран ажиллагчдад танилцуулаад цааш үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг маань хүнсэн нэм эмн хүнс байвал зохистой захиур төмөр компани бэлтгэж байгаа. За Зистон гэж бас нэг ичид юм баг шиг байна тийм. Би бас сайн мэдэхгүй байна л да. За ер нь бол манай эмээ энэ дуудгийн би бол мэдхийн. Тэг байнга тэрээр нэхэд дуугаад идэх бодоход нэлийн үр дүн сайтай юм шиг байна. Яг тийм. Ер нь Гимлай одоо гэд брэнд нь өөрөө одоо захиур төмөр оруулж идэг. Гимлай бол аягүй сайн юм одоо нэмэлт ижил оруулж одоо хүнсийн нэмэлттэй түнүүд ч аягүй сайн юм. Дэлхийд бас аягүй дээгүүртээ ордог юм брэнд. Энэ дотор систем бол манайхан монголчууд аягүй олон жил хэрэгжилж байгаа. Ийм одоо бэлтгэл ер нь. Тийм учраас манайхан системыг бол аягүй сайн одоо үргэлж энэ тогтмол хэрэгжилж байгаарэ гэж би бол одоо нэвтрүүлэг болгонд ороход нь одоо ивент хийчихээ энэ сайн бүтээгдэхүүн оруулсан учраас эмчийн хувьд ч нүр бадан ингээд зөвлөж чадж байгаа нэр. Тийм байна. За ингэ систем юм нь болохоор бөөр шээсний замын халдварыг дарангуулж дахилтаас сэргийлдэг юм байна. За бөөрийн чулуу үүсэх эрсдлийг бууруулдаг. Удаан хугацаанд хэрэглэхэд аюулгүй үр дүн нь клиникээр батлагдсан ийм бүтээгдэхүүн юм байна. За ингээд бөөрөө бүндийтэл бөөцөл гэдэг ийм оройтой цистон юм байна. За Химлай брендийн цистоныг Монголын бүх сүлжээ эмийн сангуудаар худалдаж авах ийм боломжтой юм байна. Одоо хамгийн гол давуу тал гэх юм уу? Яг сая хэлсэн тогтмол хэрэгжилж байна. Бөөр өвдөг, бөөрийн өвчлөл чинь манайд айгүйх бөөрийн архыг дутагдлынаас айгүйх залуучсан. Ер нь бөөр өвддөг зовөр бол аягүй түгээмэл өгдөг штэ. Бөөр нь өвддөг хүмүүс. Ялангуяа эрэгтэй эмэгтэй хүмүүс чи 2-1 харьцаатай эмэгтэйчүүд 2 дахин илүү өвддөг бөөрийн өвчлөлөө тий. Тэгэхээр энэ тестоны шин давуу тал нь удаан хугацаанд тасралтгүй өвдөг багт нь ч гэсэн яах нь гээд тогтмол хэрэглэх нь аягүй ийм давуу талтай бөөрийг аягүй сайн одоо бөөцөлнө гэдэг ба штэ тий. Ингээд эрүүл явуулаад ингээд гой бариад идэг ийм бүтээгдэхүүн шүү гэсэн. Ер нь бол хэрэглээл хахад юу яахгүй сөрөг нөлөө өнтер гэж байхгүй юм байна тий. За ингээд бөөрө бүндийтэл бөөцөл Зистон өнөөдрийн дугаарыг маань юу идтгэлээ. За Зистон захиур төмөрийнхэндээ баярлаа. За баярлалаа. За цаашаа явхад бол за мах бол ийм гол аюултай юм аа. Тэгээ одоо үндсэн 500 эргэтэн чинь 3 гол эргэтэн байна шүү дээ. Ходоод илэг нойр булчрааг бол цэвэр яах нь тэр мах чинь ингээд ерөөсөө тийм байна. Ирээдүйн үхэл рүү аваа авчихнөө. Хамаг гол өвчлөл рүү аваа авчин тий. За нэг эргэтэн зүгээр үлдэхгүй цөс. За. Тий одоо цөс чинь махнаас болоод бас яах нь мах өөхт осноос болоод цөс чулуучих цөс өтгөрөх гэдэг ерөөсөө хоол болсуулах замын чинь гол эрхтнүүд энэ багхгүй. За энэс чинь болоод яг цөс өвдөн. За тэгээд нөгөө цөс нь одоо цөсний ханзуу цаан цөс нь угаасаа өтгөрөлтэй эсвэл нэг цөсний жижиг одоо чулуутай элсэн зэртэй байж байгаа хүмүүс чинь 100 яг энэ аял зугаалж явж байгаа ч гэдэм үү буруу хоолтоос болоод та айгүй хүндрэл гана. Яг яаралтай алганд орхон тохиолдол их байдаг. Тэгэл гинт яг нэг одоо
чулууны ихсэл өмнөө цусны суугандаа бөглөрөөл яралтай хагалгаанд орж цусаа авахулах шаардлага болдог тийм манай найзыг би санаад байна. Эмнэлгийн гадаа очиод ухаалтж унсан гэж. Маш их өвдөлт мэдрэх. Тэгсэн чи тэрнийг евгийн жижиг нэг жижигхэн чулуу бөглөцсөн байсан гэнэ үү? Тийм цусны цоргын ерөнхий цоргын очиод бөглөж. Тэр бас ингээд тэсвэрлэгийн арга өвддөг юм билээ. Тийм маш өндөр тийм гэсэн. өвдөлтийн шоконд тавьж ш тэр чинь. Тэгэл одоо хонда яалтаа арга хэмжээ авахгүй бол тэгэл ер нь бол тэр өвчнөр чи хүн асурнаа л гэсэн үг байхгүй цаашлаа. Ийм одоо аюултай зүйлүүд махнаас болдог шүү. За хоёр дахь гол зүйл 100 яадаг юм бэ гэхээр одоо 100 болонгууд баримтлагаа болчдөг нэг сонио юм байна. Монголчуудад энэ бол гарын ариун цэвэр. Тийм үү. За энэ бүр аюул чухал юм шүү. За Гарын ариун цэвэр дээр энэ гар гэдэг зүйл чинь бүх юмд хүрж байгаа. тийм. Хүн уус хүрх бүх юмд хүргээд хүнд ингээд гаргаа эрэхтэн байж байгаа байхгүй юу? Тийм. За бүх юмд хүрж байгаа юм чинь хүрж байгаа бүх юм бактери байгаа гэж бодож байгаа. Ерөөсөө агаарт ч бактери байгаа тий. Хүрж байгаа бүх юм бактери байгаа. Хүний бие аль хэсэг хамгийн хүрж байгаа, гар л хамгийн хүрж байгаа. За нөгөө гар чинь бүхэл энэ одоо вирус бактери чи агуулж байна гэсэн үг. За ингээд гараа бид тогтмол угааж ариутгах, гараа эрүүл байлгаж явах юм бол маш олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой. Тэгэхгүй бол одоо хүн чинь нэраа хөх дөнгөж төрөөд нэраа үеэсээ хойшоо өсөөд хамгийн чухал үе нь гар амны үе гэдэг. За энэ рефлекс хизээч арилддаг. Насан турш шүү дээ. Бид нар одоо ч гэсэн яах нь гар амны үе дээр л явж байгаа. Яг эсвэн дээр. Гараараа аваад амруугаа хийн. Бүх идж байгаа юм а тий. За ахында гараараа аваад амруугаа хийж байгаа энэ гар гэдэг зүйл чинь цэвэр байх хэрэгтэй байтал энэ нь бохир болохоор ам гээд хүний биеийн яг дотор эрхтний одоо үүд байгаа шүү дээ тий. Ийшинэл бид нар яах нь хамаг бактери хийж өгөөд байна л гэсэн. Системээр өгөөл хийгээд байна. Өгөөд байна тий. За ингээд одоо 50 оноос хойш ч юм уу яг нэг соёлын давталгаа сайн яваад тий. Манай Монголд бол гар угаач муугаад ариун цэвэрч болоод тий. Айгүй сайжирсан. За одоо орчин үед бол бас ярих юм үгүй айгүй сайжирсан. Энэ нь хизээ мууддаг вэ? Хизээ бид нэр бүр одоо дээр шинжлэх ухаан байхгүй харанхуй өрөөгөө очдөг гэхээр 100 очдөг. 100 гар угаах нь эрс багсчдаг. Яг одоо хүртэл. Хөдөө байгаа юм чинь карант авахгүй шүү дээ. За ингээд нэг шалтак хэлж штэ тий. Ямар ч л байсан 100 гар ингээд угаалт эрс бууснаас болоод 100 юу болдог вэ? Гидсний халдварт өвчний оргил үе. 100-ны 3 үлрэл. Гидсний халдварт өвчний оргил үе болдог. За ингээд одоо Ширек коллеж үт юм уу, дизентерич үт юм уу? Яг жинхэнэ нөө гидсний одоо хурц өрөсөлт өвчнүүдийг үүсгдэг бактериудыг энэ бохир гараа дамжиж авдаг хүмүүс. За дулааны улирал дээрээс нь одоо бактери гэдэг чинь бичил биетэн байгаа шүү дээ. Вирус ч бас бичил биетэн. Эднэр чинь ер нь аль улирал илүү их идэвхчих нь үү? Дулааны улиралд идэвхчих шүү дээ. Өвөл бол мэдээж яах вэ? Удаашаад өсөл хөлдөөд устгах нь устдаад тий. Байхгүй бол одоо энэ хойд тулын мөсөнд ч одоо өчнөө амар өвчний вирус бактери хөлдсөн байгаа гэж байна шүү дээ. Одоо дэлхийд улраад гисээд далайр ороод байгаа шүү дээ. Мөснүүд нь тэнцэнээс ирээдүйн эрдэмтэд бол айж байгаа гэж байгаа юм. Бүрст амар өвчний вирус бактериуд тэнцэнээс гисээд гараад ирэхээрээ юу болохыг таашгүй гэж нэрлэж байгаа юм. Эртний бактери. Эртний тий. За яг тэр энэний он шиг бид нар яах вэ гэхээр 100 бол гараа угаадаг юм. За энэс болоод энэ гидсний халдварт өвч айгүй тохиолдно. За мэдээж хүүхдүүдэд энэ айгүй хүнд тохиолдно. Гидсний халдварт өвчин гэдэг чи яах нь вэ? Шингэний алтнаа. Хүн. За шингэний алдаал хүүхд бол шингэний алдаал явчдээ шүү. Үнэхээр аюултай. Тийм. Шингэн алдах гэдэг бол хүүхдийн өвчнүүдийн ер нь хүндрлийн хамгийн аюултай юм. Шингэн алдна гэдэг бол хүүхд шингэн алдаал шингэнээ нөхөж чадахгүй бол хүндрээл олон эрхтний хүндрэл болоод явчдаг байхгүй. Энд аюулгүй анхааралтай хандж байгаа шүү дээ. За ийм учраас гарын одоо энэ ариун цэврийг 100-ны үйлдэлд бүр маш сайн сахиач. Тэ? Хот хөдөөхгүй. Хотод яах юм? Бүр хөдөөнөөс толоонд. Одоо ингээд бороо орлоо тий. Өчтөр бороо орлоо. Нэгтгэд бороо орлоо. Тий. Бороо ороод манай чи одоо нэг амар халж байгаа учраас нэг бороо орохороо нэг богино хугацаанд аяйгуу ингээд хүчтэй бороо ураал хотоор нэг ус урсж байгаа шүү дээ тий. Битүү баашис урсж байгаа шүү дээ. Тий. Зүг жорлон урсж байгаа. Тий, жорлон урсж байгаа. За одоо энэ
жинхэнэ нөгөө гидсний халдварт өвчний их үүсвэрч урсж байгаа. Тэр чигээр. Яг энэ үед л гарын ариун цэргийг маш сайн сахихгүй бол ерөөсөө ингээл гидсний халдварт өвч аюух гар. Тийм гарын гэлтгөө бас нэг сандаал нэг онгорхой задгай худалдаа явж байгаа хүмүүс тэднэрс хөл нүцгэн байж болохгүй юм байна шүү дээ. Тийм. Тий. Гэтэ одоо тэгэл гар штэ. Тэр сандаалны уулнаас хөлний уулнаас чи ам руу яаж ороод байгаа. Тийм шүү дээ. Тийм ээ. Гараар очиж байгаа. Тий. Тийм учраас хамгийн гол юм гарын ариун цэврийг заах хэрэгтэй. Би бол одоо бүр яг ингээд эсрэгээр яг 100 болонгууд санитолтой явдаг. Одоо ингээл наадан болно тий. Ингээл наадан талбай орно. Өчнөө хуушур муш өчнөө гараасаа хүмүүстэй таарна гар барина тий. Жинхэнэ нөгөө бактериуд ч юм бол тэнд гар гэдэг зүйлээ солилцож байгаа. Энэ үед бол жинхэнэ гарын ариун цэрэг нийт тавьж байгаа шүү дээ. За энэ бол хоёр дахь чухал зүйл. Ялангуяа хүүхдүүдэд аягүй чухал. Шингэн алдаал эрхэлл юм бол зуны үйлрэлт бол ялангуяа шингэн алдаал эхэлэх юм бол аягүй хурдтай алдна. Ийм учраас эмчит яалтаа хандах хэрэгтэй. Хүүхдүүд нь шингэн алдаад байл. За гэртээ авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол ерөөсөө шингэн нөхөн. Хорсоол. Ерөөсөө хорсоол шингэн алдалт болгоных нараас ер нь бол одоо 2-4 насны хүүхэд бол 100 мл-ээр хорсоолоо уугаад байх. Шингэн алдсан болгоных нараас. Хүчээр өгс. Ингэжээж бид нар шингэн нөхөн. Тэгээ насанд хүрчихсэн яг адилхан. Шингэн алдлаа араас нь явах хэрэгтэй. Хорсоол уучих хэрэгтэй тий. Энэ хордлогын тал нь шингэн нөхөн. За энэ хорсоолыг чинь бас нөгөө томчууд дээр шаардлагатан дээр аягуулсан арга хэмжээ байхгүй хүмүүс аягүй мэддгүү шатаад гом идээд ингэ яваад идэв аягүй сан тий. Хорсоол уучвал зүгээр тий. Хорсоол бүр 100% штэ. Тэгвэл шатал баяртай бүр ямар ч реклам хэрэггүй цорын ганц зүйл бахна штэ тий. За одоо залуучууд манаас сонсоод аваарай. Маш их тоглолт шоу одоо болж штэ 100 болгоосаа болдог тий. За шаардах юм бол яах нь шингэн дутагдтал шингэн дутагдлын хордлого чинь шаардлагатай байхгүй. Тэгэл шингэн өгчих юм бол тэр чинь шууд арилж чинь гэсэн үг тий. Тэгэхээр шаардлагатай ш номер 1 юм юу ах нь хорсоол. Тэгэхээр хорсоол бол номер 1 юм шүү. Тэгээ янз бүрийн одоо нөгөө ингээл шарт тайлах юмуд уудаг шүү тий. Тэд нар бол тэдрээс илүү яг энэ хорсоол уух нь бол хамаагүй илүү үүртэнтэй шаардлагатанд. За ставр ойлгоод тогтоогоод авчих надад гэж. За энэ чухал. За дараагийн зүйл нь бол юу гэдэг вэ гэхээр зүрх судасны өвч. Халууны үйлрэл, зуны үйлрэл. За гадаа температур өслөө. Хүний бид юу болох вэ? Судас тэлэлт бол. Одоо ингээл хүн халах тусмал улаадаг өстэй. Улаан гэдэг нь хүнд улаан өнгө өгж байгаа юу гэдэг юм хэр цусны улаан эсвэл улаан өнгө өгж байгаа. Улаан гэдэг нь судас тэлээд агших биш тэлээд тэгээ цусны агуулмж ихсээд ингээд хүн чинь улааж байгаа. За энэ температурын нөлөөгөөр явагддیں۔ 100 бол судас тэл айгүй их тэлнэ. Тэ? За ингээд яах үг гэхээр артерийн даралт хэсэг өвчин зүрхний шийдээсийн хамгийн гол аюултай үйлрэл бол зуны үйлрэл. Айгүй их одоо хүн яах нь бид нар температур өсөөл одоо наршин гэж ярьдаг шүү дээ. Нарших хүртэл юу болж байгаа вэ? Даралт ихсэж байгаа. Цусны даралт ихсэж байгаа. Тэгэл үндсэн суур одоо ингээл архаг өвчтэй, өндөр настай ч юм уу те зүрхний өвчтэй, даралт ихсдэг хүмүүс бол зуны үйлрэл тэр нь харуулт шигдээс хүртлээ өндөрдөг ер нь дандаа. Судсан тэлээл цусны эргэлт сайжраад эхлэхээр даралт нь ихсээд эхэлж байна уу те. Тий, ер нь бол яг тэгж. Тэгэл явж итэл нөгөө үндсэн даралт ихсдэг хүмүүс чинь одоо судснууд нь дотроо өөхөлцөн. Угаасаа судсан нарийсч мэрийсцэн байж байгаа шүү дээ тий. Нөгөө нэг тэн дээрээ очиод улам илүү даралт нь ихсээл. Тэгээ тэндээ нэг бол задардаг. Нэг бол спазм өгөөд хаагдчихдаг. Тэгээ спазм өгөөд хаагдахаараа шигдээс гэж нэрлэдэг байгаа. Задрахыг нь харуулт гэж нэрлэдэг. Тэгэл ихэвчлэн одоо харуулт чи хаана л одоо энэ тархинд л одоо шүү дээ. Хэлхсэн судас, нарийн судас ихтэй учраас тэр ихссэн даралтыг дийлэхгүй яах нь. Буутчихдаг гэсэн. Гол нь зүрхний судаснууд болохоор ингэж буутахгүй шүү дээ. Бат бөх чанар ихтэй учраас ихэвчлэн яадаггүй. Панк хаагдчихдаг. Хаагдлаа тэрнээс цаашаа цус очихгүй учраас шигдээс болчихж байгаа гэсэн. Тэгээ цус очихгүй эсгүүд нь хүчилд орж байгаа байхгүй. Ингээд үүнийг шигдээс гэж нэрлэж байгаа. Хүчилд орж очихгүй тий. Шууд харалж гэсэн үг. Ингээ шигдээс болж байгаа гэсэн. Тэгээд тэр хаагдсан судас нь хэр том судас вэ гэдэг шалтгаалаад
одоо үхэл амьдрал нь шийдэгдэх хэвгүй шигдэс төр. Аз тараад жижигхэн судас байж тараад баг талбайг хамарсан үхжил болох юм бол шигдэс болоод эмнэлэгт очиод аврагдана. Том судас дайрах юм бол яах нь газар дээр явах нь шигдэс болоод тэгэл тэрнээс цаашаа цус очихгүй болоод шууд хагт зүрхэн ингээд ажиллахаг болчихно гэсэн. Том судас хаагдаад шигдэс болчиход шууд арга хэмжээ авах юм байна. Яг яалтай арга хэмжээ бол байгаа хэмжээнд төр судсын тэлэх юм оо эми имжлэхэд дөрвөөсөн арга байдаг байхгүй. Биш эмнэлэгт биш. Ер нь ахуйн орчинд гэх юм. Ахуйн орчинд бол одоо бид нар яах ёстой гэхээр яг тийм одоо шигдээс болох гэдэг бол нийтрэг гэлцэн ингээд одоо зүрхний энэ тэтэн суцыг тэлдэг юм байдаг, хилэнд ороо тавьдаг. Ер нь ингээд өвддөг энэ хүмүүс бол аягүй сайн мэддэг энэ нэмийг. За энэ нэм бол ойрхон авч явж явах хэрэгтэй. Даралтны юм авч явж явах хэрэгтэй. Хоёуланг нь уух ёстой. Шингийн юм шууд хязгаарлах ёстой. Хязгаарлах үү. Яг төв. Шингээ уух тусам уусан шингийн чинь хаана очиж байгаа? Тусанд очиж байгаа. Тусанд очингууд хүний биед урсж байгаа шингэний хэмжээ ихсэнгүүд даралт ихсэлж үргэлжлээд байна гэсэн үг. Нэмэгдэх нь нэмэгдээд байна гэсэн үг. Тэгээ шингэнээ хязгаарлах хэрэгтэй. Тэ? За одоо ингээд даралтаа бууруулад зүрхний одоо суцаа тэлээд цовөр гайг болгон шууд эмдэх тандах хэрэгтэй. Яалтай эмдэх тандах хэрэгтэй. За яста мэдмэр юм байна. Энэ бол яг яалтай арга хэмжээ шүү те. Аюу сайн. Энэ даралтныхаа эмийг зүрхнийхээ эмийг нийтрэг гэлцээний те. За эсвэл одоо өшөө одоо зүрхэн тэжээлгүйгээсээ болоод тэжээлэн дутагдаад өвддөг одоо зүрхний булчингийн үйл ажиллагаа цааддаг байдаг. Тийм учраас энэ үйл ажиллагаанд дэмжих одоо юмнууд шүү дээ. Одоо долооны ханд ч юм эсвэл панангийн ч гэдэм үү те. Энэ юмнуудыг бас байнга аялалтаа одоо зуны үйлдэлд бол байнга авч явж явах хэрэгтэй ерөөсөө. Тэ. Авчих хоёр юм бол зүрхний эмнүүдээ даралтны эмнүүдээ авч явах нь байна. Хорсоол заавал цүнхэндээ хийх нь байна те. Янз бүрийн гидсний юм гэхээсээ илүү ер нь юу авч явах хэрэгтэй байх нь. Хорсоол аягуулсан авч явж явах хэрэгтэй байх нь байна. За хоол босуулах эмнүүд дээр бол яг нойр булчирхай юм бол панкреатин те нойр булчирхай одоо энэ шүүрлийг оролдог юм бол хийчих хэрэгтэй байх нь байна. Ингээд ходоод төс бусад юмн дээр бол зүгээр идэх уух юм дээр анхаарч хэрэгтэй байх нь байна. Тийм байна. Тэ янз бүрийн бэлтгэл авчихгүйгээр ийм юм аваад явчих нь байна. За энэ бол ерөөсөө одоо бидний энэ зуныг тустлах хүртэл аялал зугаалхын дээрээ аюулгүй анхаарах зүйл шүү. Яг нэг машин дээр суугаад хөдөө гарахаар л нэг ерөөсөө бүх юм байхгүй болчихдээ хизээч дахиж өвдөхгүй юм шиг те. Тэ. Эм чи юу яасан шүү дээ. Эхлээд мах дараа нь ингээд арих гэж шүү дээ. За PIV ч юм уу өөр төрлийн согтууруулах хундаа тиймэрхүү юм бол зүгээр өстэй би нөө энэ төр. Ер нь гол зүйл хэмжээ. Тэгээд хортой нөхцөл байдал. Одоо ингээл алкогольны төрлүүд маш олон төрлөө байгаа шүү дээ тий. Градус ихсэх тусмал хорн л ихтэй байж таарна. Энэ бол логикоор байхгүй. Бага байх тусмал хайцсангуу гайгүй байж таарна. Тий. Тэгэхээр би бол ялангуяа эмч хүний хувьд ялангуяа манай од мөндөр бол за пи уугаараа гэж хэлж болохгүй шүү дээ бид нэр. Тий. Тийм учраас ер нь мэдээж зуны хөвлөлт бол ингээл аялал зугаалгаар гарна. Тэ хүмүүс ингээл чийлрээл алкогольны төрлийн хэрэглэмээ санагдана тий. За одоо ийм сонголт байгаа л энэ хамгийн бага л алкогольны агуулмжтай тэр зүйлийг хэрэглээрээ. Тэгээд мэдээж зохистойгоор гол нь хэмжээ. Одоо ямар ч пивч байсан яг нь хэмжээгээр хэрэглүүл хорлол. Виноч байсан хэмжээгээр хэрэглүүл хорлол. Тэ? Ийм учраас энэ дээр аягүй сайн анхаарч байгаа. За тэгээд нөгөө харуулт өгөөд эсвэл шигдээс болох гээд ирэнгүүд арх болгочдөг гэдэг. Тийм. Шууд явуулчихдээ шүү тэр чигээр. Шууд явуулж байгаа шүү дээ. Харин тий арх болгож болохгүй гэсэн. Тэгээд энэ нэг хурууны юу цоолоод шүү дээ. Өндөг цоолд. Өндөг цоо. Тэр юутай авч болно. Болох уу тий. Яагаад өндөг цоолж байгаа гэхээр нөгөө цус гарчлаа шүү дээ тий. Цус гарчгаар чинь судсаар уурсж байгаа цусны хэмжээ багасгаад жоохон даралт бүрдэх. Энэ аргыг хэрэглэж байгаа. Зөвхөн өндөг гэлтгүй юм байна шүү дээ тий. Ханаас ч цус гарч болох уу? Болно. Тэгтээ өндөгнөөс хатах нь хамгийн аюулгүй байхгүй. Өөр судас хатахчууд та нөгөөхөнд эсрэгээр цус алдаад явчих штеп. Цусаа тогтоож чадахгүй штеп хүмүүс ингийн хүмүүс эзэж. Ийм учраас өндгөө хаглаад одоо энэ бол уламжил дарга л да. Ингээд цусны даралтаа бууруулах боломжтой. Энэ ч бүр яг логикоор байхгүй. Хүний их хэрэгэлтэнд урсж байгаа цусны хэмжээг багасгаад өчгөр цусны даралт буурах боломжтой. Даралт нь буурчаар эсрэл нь багасч байгаа л гэсэн үг.
За тэгэхээр арх бол өгж болохгүй нь байна. Ястай болохгүй шүү. Тийм. За өндгийг бол хатах бол болох юм байна тийм Тий. ээ. За өнөөдрийн дугаарыг маань чанартай онцлогоо эрүүл ирээдүйн ураатай Медскан амлаг ивент итгэж байгаа. За манай од мөдрийнхэн бүгдээрээ Медскан дээр очиод гоё эрт илрүүлэхийн шинжилгээнүүдээ өгсөн. За тийм асуудалтай ийм асуудалтай байна гэдгийг бол бүгдийн сайхан гаргаад тайлбарлаад бараг цаг гаруй тайлбар сонсоод ингэж гарч ирцгээсэн. Тэгэд ер нь яг болохгүй байгаа юмнуудыг маань яг хэлээд өгчөөр их амар үйд юм байна. За нөгөө талаасаа таны бүх юм болж гинөө одоохондоо ч ер нь бол та ингээ эрүүл байна гэдгийг сонсчоор бүр сайхан болчихдөг юм байна. Тэгэхээр одоо би уриалмаар байгаа юм. Өвдснийхэн дараа биш. Өвдөхөөс өмнө жилдээ нэг л удаа тий очиод эрт илрүүлэхэд нэг орчиж байгаарэ. Одоо за өнөөдөр илрүүлэхэд орлоо гэд маргааш нь таны өвчин эхэлсэн гэж бодъё л да. Тэгвэл та жилийн дараа очиход тэр өвчнөхөө эрт үед нь мэдчихнэ л гэсэн үг байхгүй тий. Тийм болохоор ер нь монголчуудаа бүгдийг нь уриалмаар байна. Ер нь бол хөгжилтэй, өндөр хөгжилтэй, ухаантай хүмүүс бол дандаа л ордог юм л шүү дээ. Дандаа эрт илрүүлэх. Дандаа ордог. Тийм болохоор бүгдээрээ ч гэсэн гоё эрүүл бай. Тэгэд эрт илрүүлэхтэй орцгоож яа гэж одоо уриалж байна. За өстой гоё. Ибада маш их баярлаа тий. Яг зөв. Юу ихээр хүн яг 100% машинтай зөвлөж бол бид нар өөрсдөө бий. Бид нар гинтийн осол янз бүрийн одоо эвдрэл гэмтэл гинтийн санхүүгийн одоо дарамт шахалт олон зүйлээс сэргийлээд хүн унаж яваа машинаа ер нь тогтмол үзүүлдэг. Энд тэнд нь асуудал гарчвал нэг дуу гарчвал байнга ядгүй. Тэрийгэ үзүүлдэг. Хол замд гарахтаа дугуугаа шалгуулдаг. Их мэдчлэн бүгдийг нь хянуулж байгаас тий. Бие яг ингэж явах хэрэгтэй. Бүр яг ижил түр машинтайхан ижил хэмжээнд л хандчаач гэдэг зүйлийг би бүр яг уриалаад байгаа бүтэн жил. Бид нар чинь 60 жил, 70 жил, 80 жил, 90 жил амьдрах гэдэг шүү дээ. Энэ биетэйг явах гэдэг шүү дээ, тий. Энд гэтэл дараа жил яг 100% эрүүл байх уу гэдэг дээрээ мэдхгүй байхгүй хүмүүс. Баталгаагүй. Би гайгүй дээ гэж яваад байдаг. Эсвэл жоохон зовөр өгөөд би гэдэг чи хилээд идэх байхгүй. Ер нь өвчин хийсч ирэхгүй хэлж ирэхгүй хийсч идэх гэдэг бол хамгийн буруу үг. Бүгд хэлж ирнэ. Бүх зүйл. Гэтэл бид нар чинь би ийм учраас жил болгон үзүүлээд яваад байх нь бие маш хүнд олон төрлийн өвчин юмгээс сэргийлэхээс гадна эрүүл мэндээс гадна ирээдүйн одоо санхүүгийн ч байт юм уу те олон зүйлийн одоо хүндрэлүүдээс та өөрийгөө сэргийлж байгаа байхгүй. Энд дээр айгүй сайн хандах хэрэгтэй. Тэгэхгүй бол өвдөд гарах зардал шиг өндөр зардал байдгүй шүү дэлхий дээр ер нь. Тэ? Бүр хамгийн их зардалтай юм байдаг шүү. Энэ бол одоо маш олон хүнд өвчтэй хүмүүс санхүүгийн дарамтнаас болоод бууж өгч байна. Тийм шүү дээ. Яг өнөөдөр заа гэд бууж өгч байна. Яг эцсийн санхүүгийн дарамтнаас болоод бууж өгч байгаа. Бууж өгсөн хүмүүс ганцхан зүйлэндээ харамсаж байгаа. Үзүүлж яахгүй яв та. Ганц л. Ер нь бол яг наадах чинь. Наад энэ үгийг л хэлдэг. Тэгээд тэр хүмүүс эрт үзүүлээрэ гэж уриалдаг тийм. Уриалдаг яг тэр үедээ. Энэ одоо үгнүүдийн одоо оргил нь гэх юм бол миний хувьд Стив Джобс байдаг. Нойр булчирхайн хавдраар явсан. За тэгээд Стив Джобс яг хамгийн сүүлд юу гэж хэлсэн бэ гэхээр хамгийн үнэтэй ор бол эмнэлгийн ор гэдэм байна. Тэ? Надад одоо хичнээн одоо сая доллар байна. Би дэлхийн одоо тэ хамгийн баян хүн. Гэхдээ надад энэ оронд төлөх ямар ч мөнгө алгаа. Энэ одоо би мөнгө өгөөд өөрийнхөө оронд энэ орон дээр өөр хүн хэвтүүлэх гэвэл бүх зүйлээ өгч яг одоо бэлэн байна. Гэтэл ямар ч тийм боломж алга. Ийм учраас хамгийн үнэтэй ор бол эмнэлгийн ор юм байна гэж хэлээд найр булчирхайн хавтаар өнгөрсөн. Стив Джобс үзүүлээг л ахгүй гол санаа. Өмнө бас л яах нь тэр хүн тийм баян тийм одоо дэлхийн хэмжээний хүн хэрнээ бие таадгүй үзүүлдэггүй явж байгаа л гинт муудаал үзүүлээл найр булчирхайн хавтартай болол мэдгтээ аль хэдийн нөгөө эмчилгээ авахаас өнгөрсөн цаг хугацаанд мэдчихсэн. Стив Джобс бас. За ийм одоо аюултай байдаг учраас одоо манай ад хүндрийн зүгээс тий Медсканы зүгээс Батэрдны зүгээс Багийн зүгээс бүх үзэгчтэй бүх хүмүүст жил болгон бие үзүүлээрэй гэж уриалмаар байна. За ингээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд нь бол одоо яг аюултай яг нийгэм үнэхээр аюултай байгаа нэг зүйлийн талаар ярихгүй бол болохгүй нэ. Энэ бол улаан бурхан гэдэг хүчний тархалтын талаар маш богино яриад үгүй. Улаан бурхан гэдэг өвчин бол
нэгдүгээрт яагаад аюултай вэ гэхээр хамгийн өндөр халдварлах чадвартай юм аа. Улаан бурхны вирус. Хамгийн өндөр халдварлах чадaltaй. Нэг халдвартай хүнээс 12-16 хүн шууд халдвар авдаг юм аа. Ийм учраас вакцин хийлгээч гээд одоо улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлчаад ажиллаад байгаа юм аа. Бүх эрүүл мэндийн байгууллагууд иргэд тоохгүй байгаад. Тэлийн чи аюултай шүү. Аль яг өнөөдрийн байдлаар шүү 6 сарын 25-ны байдлаар гэхэд 7 хүүхэд амнаас алдчихад байна. Одоо сая сүүлийн тархалтын үед шүү дээ, тийм. Яг ерөөсөө сая хавар тархаал Тийм. 7 дахь хүүхэд нас орчаад аль хэзээ. Хамгийн гол аюул одоо ам авах зүйл бол вакцин байдаг шүү. Тэ? За би бүр яг ингэ түүх ярьж өгөх юм бол энэ одоо улаан бурхны вакциныг 1970 оноос эхэлсэн дэлхийд. Ингээд манай Монголд ч ихэд 73 оноос эхэлсэн байдаг. Ингээд дэлхийн бүх улс орнууд энэ 2000 он 90 оноос эхлээд улаан бурхангүй болсон гэдгээ зарлж ирсэн. Манайх ч гэсэн 2010 онд зарлж ирсэн. Ингээд одоо жишээ ярихад Америк нэгдсэн улс 2000 онд улаан бурхангүй 100% дарлаа гэдгээ зарлж ирсэн улс. 2019 онд эргээд игдсэн. Тэ? За Франц байна, Герман байна. Бүгдээрээ өмнө нь бид нар 100% улаан бурхангүй боллоо гэдэг зарлж ирсэн улс. Ингээд одоо сүүлийн жилүүдэд ингээд ковидоос болоод ковидын өмнө болон дараа үеүүдэд улаан бурхан дэгдэлт их хэд ихсээд ингээд зарлж буцаад ирж байгаа. Үүний гол шалтгаан юу байсан бэ гэхээр вакцин эсрэг үүсгэгчдээс болсон. Энийг бүр 100% зарлцсан шүү дээ юм. Америк нэгдсэн улс, Франц, Герман гэдэг үндсэн 3 те одоо улаан бурхан байхгүй гэдэг улс зарлж ирсэн улсууд буцаад улаан бурханы дэгдэлт өндөрсөөд ирсэн. Үүний үндсэн шалтгаан бол вакцин эсрэг хүчнээс 100% боллоо гэдгээс болсон. Ингээ вакцин хийлгээ үүс болоод улаан бурхан гэдэг хүчнөр маш их өвдөд байгаа юм аа. Улаан бурхан чи ерөөсөө одоо амьд тийм амархан хүчин биш ээ. Ямар сайндал улаан бурхан гэд монголчууд одоо нэрлэлсэн байх үед улаан юм туурж байгаа л бурхан болчихдог гэсэн байхгүй. Ер нь бол ингээд улаан бурхан гэд нэрлэлсэн орсоркор. Тэ? Амар аюултай. За хоёр төрлийн хүндрэл өгдөг. Тархины одоо энцефалопати буюу тархин үрсэл үсэл үхжээл өнгөрчдөг гэсэн хүүхдүүд. Нэг нь уушины хүн татгалгаа үүсгэдэг. Хоёр хүндрэл нь энэ байхгүй. Одоо ингээл биен дээр нь улаан юм туурдаг. Өвчтэй хүмүүс айгуу сайн байна. Small box шүү дээ. Тий. Энэ нь дотор ихтэй бүтэн туурж байгаа гэсэн үг. Оо тийм үү. Яг тий. Гадна дотн туурж байгаа. Энээсээ болоод хүндрээд хүний амь насыг хүүхдийн амь насыг аваа явчихдаг хүч юм аа. Бити хөнгөн хандаач энд. Яагаад хөнгөн бити хандаач гэхээр 16 хүртэлх насны сая 97 мянган хүүхэд байна. Үүний 240 мянган огт вакцин хийлгээгүй. Өнөөдөр Монгол хэд нэг нэ 240 мянган. Яагаад хийлгэхгүй? Харин хийлгээгүй ерөөсөө. Би харин тэр маш их хүүхэд 2500 гаруй хүүхэд өвдсөн байна гэсэн үг тийм. Тэгэд яагаад тийм олон хүүхэд өвдсөн байгаа юм би гайхаадсан байхгүй. Вакцингүй. Харин тийм. Вакцин хийхгүй хийлэх тоглолт вакцинд орохгүй гээл вакцин эсэргүүцэл 2 тонн вакцин хийдэг шүү дээ. 2 сартайд нь 2 настайд нь 9 сартайд нь 2 настайд нь 2 удаа хийдэг. Тэгэл вакцин хийлгэхгүй. Тэгэл вакцин хийлгээгүй байж байгаа л тусч байгаа. Дэгдэлтийн үед нэмэлт тархлаажуулалт явагддаг. Одоо ингээл дэгдэлт гараад сая намраас хавраас хойш те бүх сургуулиудаар нэмэлт вакцин хийлгэж байна. Би ингээд хүүхдийнхаа ангийн жагсаалтыг харахад 80% зөвшөөрөхгүй байх шин. Зөвшөөрлөө утсан дээр. За улаан бурхан гэдэг өвчин дэгдчихлээ. Одоо нэмэлт тархлаажуулалт хийхгүй бол энэ өвчнийг дарж чадахгүй байхгүй. Нэмэлт тархлаажуулалтанд хүүхдэд хамруулах уу үгүй юу? Гээ санал зөвшөөрөл авч байгаа шүү дээ эцэг гэхээс нь асан хамгаалагчаас нь. Тэгэхэд 80% зурхгүй байх шин. Хийлэхгүй гэж байна. Юу болоод байгаа? Энэ бол харин энийг одоо бүр одоо өнөөдөр эрүүл мэндийн сайд вакцин эсэргүүцэгчдийг тагнуул хуулийн байгууллага шилжүүлж байгаа зарлж илээ. Энэ бүр ингээд одоо өмнө хүмүүс ингээл янз бүрийн те одоо ингээл шинжлэх ухаанд итгэдэг өчнөл хүмүүс байдаг шүү дээ те. Одоо өндрөгч ингээл
юу дүүлэн шүдгүү ингээл маш олон хүмүүс бид ингээл хэвийн хүлээж авдаг шүү дээ. Окей гэл. Гэтэл энэ вакцины эсвүүг чам бүр компанид ажил шиг яваад байгаа шүү. Тийм цаана. Тэ яг ямар ашиг сонирхол юу байгаа тагсаа ойлгохгүй байна. Айгүй бол одоо маш олон төрлийн юм байдаг. Би бол сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан энэ нь манай Монголд бол бүр хор одоо хөнөөлө үзүүлээд эхэлсэн байна шүү дээ. Аль хэзээ эхэлсэн бүхэл бүтэн энэ бидэнд дарагдсан байсан өвчин шүү. Алга болсон байсан өвчин эргээд аюултай хэмжээнд онц байдал зарлах хүртэл хэмжээнд хүрээд ирж байна гэсэн. Одоо тэр тэнэглэлээс нь болж 7 хүүхэд өнгөрчөөд шүү дээ. Өнөөдөр тий 7 хүүхэд өнгөрчөөд байна. 2500-аас 3000 хүүхэд халдварт өвчин судлалын үндэсний төв дээр хэвтэн эмчилүүлж байна. Хүндүүдийг авч байгаа. Хөнгөн бүх хүүхдүүд гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Өрхөх эмчинд. Хичнээн хүүхэд яг одоо өвдсөн эмчилгээ хийлгэж байгаа бол мэдэхгүй. Би энийг бүр яагаад ярьж байгаа гэхээр 2015-16 онд өмнөх нэг дэгдэлт болсон. 10 жилийн өмнө. Би Баянгол дүүргийн 3 дугаар хорооны өрхийн эмч байсан. Миний ажлын анхны гараа 14 онд би амгахыг төгсөөд ингээд би яг тэр бүх одоо тахлаажуулалтанд гэрийн тахлаажуулалтанд явж тухайн үед бол бүх вакциныг гэрээр нь очиж хийжсэн. Айгүй сайн байсан хүмүүс. Би бол айгүй сайн санаж байна. 100% хамрагдчихсэн манай орооных. Нэг ч эсэргүүцсэн вакцинжуулалтаас эсэргүүцсэн зүйл байхгүй. Бүх хүүхдүүдэд гэрээр нь яваад вакцин хийжсэн. Өөрөө бие тааж хийжсэн юм чи. Тэгээд шууд өнөөдрийг хүртэл намд агтцсан өвчин байхгүй. Тий, нэг юм хэлмээр байгаа юм. Одоо за шууд л хэлье. Энэ тэнэглэлээ зогсоо гэж хэлмээр байгаа. Яг тийм. Вакциныг одоо бүр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч юм уу. За улс улсын эрүүл мэндийн байгууллагууд бүгдээрээ ийм ашиг тустай юм байна. Энэ өвчнөөс урдчилсан сэргийлж чаддгийм а гэдгийг шинжлэх ухаанаар нотлоод, туршилтаар нотлоод олон 10 жил бид нэр хэрэглээд тэр өвчнөг тусахгүйгээр туссан ч яахчгүйгээр тий ингэж давж туулаад ирсэн ийм шинжлэх ухааны нотлоготой юм байхад одоо хаанаас ямар ч зорилготой гаргаж байгаа юм. Тэр мэдээллүүд толгоогоо угаалгаад тэнэгтгий одоо болцгоо гэж хэлмээр. Би вакцин хийхгүй гэдэг хэд хэдэн хүн мэднэ. Тэр хүмүүст бас хандаад хэлье. Хүүхдтэй вакциныг заавал хийлгээрэй гэж. Яг. Ингээ ийм тэнэг юм яриад хаар уур ураад идэх байх. Яг. Одоо яг хамгийн сүүлд нь хэлэхэд ер нь энэ хүн төрөлхтөн үсээ шинжлэх ухаан хөгжөөд маш олон төрлийн нээлт хийсэн. Энэ бүх нээлтүүдээс миний хувьд вакцин гэдэг нээлт бол хамгийн том нээлт. Номер 1. Энэ вакцин гэдэг зүйлийг нээснээс болоод бид нар өнөөдөр амьдраад хүн болоод бусад нээлтүүдээ хийгээд ингээд амьдарч байгаа шүү. Тэ? Ийм учраас одоо нийт сонсогчтой, үзэгчтэй хамтарч хэлэхэд хандаж хэлэхэд од мөндрийн зүгээс урайлан хэлмээр байна. Бүгдээрээ вакцинда идэвхтэй хамрагдаарай гэж хүсмээр байна. Тий. Би ч гэсэн урайлмаар байна. Бүр ингээд за бүр шаардмаар байна. Тий, бүр яг шаардмаар байна. За энэ ч нэг асуулт ирсэн байна. За. Харшлаар яг одоо өвдсөн байгаа хүүхэд вакцин хийлгэж болох уу гэнэ. Төлөвлөгөөт вакцинуудтай бол хамрагдсан юм байна. Одоо нэмэлтээр хийлгэж болох уу гэнэ. Яг харшлаараа яг одоо өвдсөн байгаа гэхээр яг одоо ашлын урал нь үүссэн байгаа хана шүү дээ, тий. Ийм учраас яг одоо бол тариулж болохгүй, тухайн өдөрт нь тариулж болохгүй. Эмчтэй үзүүлээд, вакцинатор эмчтэй үзүүлээд хэд хоногийн дараа хийлгэх юм. Тэр хянагт нь ашлын хэсэг ямар эмчилгээ хийлгээд за өөр нь ямар хэмжээнд багассны дараа ирж хийлгэх юм бэ гэдгээ заалгуулж байгаа. Тэгээд хийлгэх хэрэгтэй шүү. За баярлалаа эмчээ. За баярлалаа. За ингээд хэрхэн 100 наслах бай нэвтрүүлгийн маань 2 дугаар улирлын сүүлийн дугаар инх өндөрлж байна. За хавдар судлаач эмч Бат Эрдэнэд маш их баярлалаа. 50 дугаар хүргэлээ тийм ээ. Тий. За ингээд нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 170 столгийн од мөндөр радиогоор хүрсэн өнөөдрийн дугаарыг хүнсэн эмн хүнс байвал зохистой урайтай захиур төмөр компани болон чанартай онцлогоо эрүүл ирээдүйн урайтай Медскан эртэлрүүлгийн төв эмнэлэг маань ивент итгэсэн. За дараагийн дугаараар уулзъя. За дараагийн үйлрэлээр уулзъя. За шинжлэх ухаан манд тухай од мөндрийнхэндөө season 2 амжилттай одоо өндөрлүүлж байгаа бүх хамт олондоо одоо баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой.
Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан таны мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаачлалын банкны данс байгаа 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, тань мэдхгүй Монголд ялах болтугай.